Мэдээлэл минь ноёдол нь анзарсан шүү. Би ч үл Монгол хүмүүс тэгээд мэдээлэл өмсөй гарсан. Энэ цаг хугацаанд манай Орхон аймгийн Монгол Ардын намын хороо шинэ жилийнх зардлаараа 5 айлд ич бүр гэр олгохоор шийдвэрлсэн. Энэ бас таатай мэдээлэл нь гэр авс иргэнтэй холбогдоод очиод үзье. Чи битэл татаад бүслээрэй гэсэн. Бид гэр авсан айлынхаа нэгийг нь олоод ирсэн. Хэдүүлээ хамтаа яваад очие. Сайн байна уу? Баян От багийн ман засаг дарга авааж юмдгээд засаг дарга гэдэг. Тэр дарга маань бас холбогдоод өнөөдөр ингээд танд нэг гэр олгохоор боллоо гэд. Тэр нөгөө Монгол Ардын нам маань бас шинэ жилийн тэмдэглэхгүйгээр бас нэг 5 иргэндээ гэртээ болгоё гэсэн сайхан шинэ оны босгон дээр гоё юм бас үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэгээ манай болохоор нөгөө 23 оны 12 сард цахилгааны өвдлөөс болоод гэртэн гал гараад тэгээд бас нэг баашин маань шатсан байхгүй. Нөхөр 2 хүүхдийн ам байдаг. Өнөөдрийн хувьд бол ингээд бас баяртай шинэ оны босгон дээр тэг сайхан гэртээ болгож өгсөн. Одоо Орхон аймгийн засаг дарга болон Баян өндөр сумын засаг дарга. За тэгээд бүхий л одоо бас ийм сайхан сэтгэл гаргаж тусалж байгаа. Бүхий л удирдлагууд бүхий л та хүмүүстээ одоо баярлалаа л гэж хэлье. Нэг оройны шоуны мөнгөөрөө 5 өрхийг өргөө цагаан гэртээ олгосон таатай мэдээлэл. Эрдэнтийн хаан гоё мэдээлэл нь комент үлдээгээрээ хамтаа очиод үзье.